Жилбэр дунджаар 8 сая гаруй хүн янжуур тэмхний хэрэглэнээс олж нас ордог гэсэн дэлхийн эрүүл мэндийн гаргасан судалгаа бий. Энэ нь өдөрт ойролцоогоор 22,000 гаруй хүн янжуур тэмхнээс олж үүссэн өвчлөлөөр нас ордог гэсэн үг. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ янжуур тэмх хаанаас үүссэн? Хэрхэн яаж дэлхийд дахинаа түгэнд гарч сая хүмүүсийн өвөл төрөх шалтгааны нэг болсныг судалцгаая. Бүгдээрээ тэртээ 500 жилийн өмнө рүү буцацгаая. 1492 он Өмнөд Америкт дэлхийн хамгийн анхны тэмэгчтэйгээр хойж Кристофер Колумбыг утаа авсан юм. Тэмхэн дотроо никотин гэх бодисыг агуулсан ургамал ба дотроо 70 гаруй төрөл зүйл байдаг. Энэ ургамлын албан ёсны нэршил нь никотиана табакум. Навчийг нь заажлах, хатааж байгаа шатаах, аль эсвэл хамраараа сорч хэрэглэдэг байсан. Монгол иргэд их хвчлэн шатааж ашигладаг байсан ба энэ нь тэдний ёс заншилтай холбоотой байдаг. Газар зүйн их нийлтийн хэдэд маань сонирхолтой санагдсан уу яасан? Бид нар маш солиотой зүйлийг өвөртлөөд нутаг утсан юм. Тухайн үеийн европчууд өөдсөн үү яасан гэлтэй тамхи Европ даяар маш хурдтайгаар таарсан юм. Европчууд тамхиг байж болох бүхий л аргаар ашигладаг байсан ба өөрсдөө шинэ арга зохиохыг ч оролддог байв. Ингэж удаан үргэлжилсээр 1847 он Их Британд дэлхийн хамгийн анхны тамхины үйлдвэрлэгч компани үүссэн бол 1881 онд анхны тамхи үйлдвэрлэгч төхөөрөмж үүснээр өнөөгийн янжуур тамхины дүр төрх үүссэн юм. Энэ явдлаас хойш удаачгүй тамхи үйлдвэрлэгч компаниудад гайхалтай боломж гарч ирсэн нь дэлхийн 1 болон 2 дугаар дай. Тамхи татдагч бай, татдаггүйч бай. Дайны талбарт сая ирчүүд байсан юм. Дайн нэг л өдөр дуусах байсан. Харин тамхинд зонтогч сая хэрэглэгчид буцаад ирэх бол. Компаниуд тамхиг яг л сум шиг тоноор нь фронтод хандуулж байсан ба тэр нь ч үр дүнгээ өгч бидний 10 сая тамхичид дайны талбараас иргэн ирсэн юм. Гайхалтай санаа. Тэдний халаасан дах мөнгө баг санагдсан уу яасан? Ингээд ч зогсолгүй тэдэнд улам их хэрэглэгчид хэрэгтэй байв. Яг л маркетингийн менежер хүн бурхан ухаантай хэлтэй тэдэнд гайхалтай дахин нэг санаа төрсөн юм. Тэд бараг бүхэл Холливуудын киноны дүрүүдийн хаманд тамхи золгож өөрсдийн маркетингаа хийж байсан. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөв тэмцэл төртөл тамхиг холбож байв. Энэ мэт үйлдвэрлэгч компаниудад маш олон зах зээл идэлэх боломжууд гарч ирсэн ба тэд ч эдгээр боломжуудыг алдаагүй юм. Харин Монгол орны хувьд тамхи нь улс үндэстний өв соёл болтлоо шингэчихсэн. Бид хамрын тамхиг аль болох хүнтэй гоёмсгон хөтөж чулуунд хийгээд бидэнд анхнаасаа байсан соёл мэт ашигладаг болсон. Гэвч үүндээ хамрын тамхи нь 16 дугаар зууны үед хятадаар дамжин Монголд орж ирсэн шүү дээ. Орчин үед тамхинаас гарах зориулттай арай бага хоржуулах нөлөөтэй электрон тамхи гарч ирсэн ч тэр нь одоо бараг бүх утгаа алдаад бас л нэг орц зуршил болчиход байна. Хүмүүсийн чинь хоргүй аюулгүй олон хүн үхээгүй гэж хэлдэгч тамхины хор нөлөө нь шууд биш урт хугацаанд гардаг гэдгийг санах хэрэгтэй. Электрон тамхич гэсэн үнэтэй адил бидний амьдралд нэвтрээд ирдэ 20 жил болж байна. Магадгүй 40-50 жилийн дараа яг л янжуур тамхи шиг сая хүмүүсийн өвлийн шалтгаан болж магадгүй. Ингээд эцэст нь янжуур тамхины хор нөлөөгөө бас өдөр бүр насаар 22,000 хүний нэг нь таач байж болно.